Бүрийн сэлгэнд манд тэгээд хураацсан байгаа. Тэгээд бид тэр одоо өөр сумынхаа дотор байранд амьдарч байгаа. Зам бол одоо ингээд айлуудаар л байх. Тэгээд За эрхэм үзэгчдээ та бүхэндээ бид мэдээллийг Үр Хангай аймгийн Сант сумын 3 дугаар багийн нутаг Өртөө ус хэмээх одоо газраас хүргэх гэж байна. Тэгэхээр энэ удаад бол маш тийм харамсалтай үйл явдлын талаар бол та бүхэндээ ярина. За мөн нэг үгөө хэлэхэд монголчууд та бүхнээсээ тусламж гуйж энэ сурвалжлагаа бэлтгэхээр Улаанбаатар хотоос ирсэн байгаа. За тэгээд энэ Өртөө ус гэдэг газарт бол одоо 40 орчим насны эхнэр нөхөр хоёр 4 хүүхдийн хамт одоо ингээм амьдардаг. Малаа адгуулад ингээм амьдардаг байсан. Өнөөдөр ингээд буур нь харалчихсан байж гин. За үүнээс ингээд манай гэдэг ийшээс мөн одоо 40 орчим насны юм найз гэр бүлүүд дөрүүлээ 2025 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд одоо Улаанбаатар хот руу малаа борлуулах гэж явж байгаад эргэж ирээгүй. За тэгээ энэ гэрт энэ айлд бол 4 хүүхэд. Тэр одоо найз сахалтай айлд 4 хүүхэд ингээд нийлээд 8 хүүхэд унжирсан байгаа. За тэгээд одоо энэ хүүхдүүд юу нь яах вэ? Цаашаа хайчих вэ гэд энэ Үр Хангай аймгийн Сант сумын удирдлагууд иргэд бидэнд хандаад энэ сурвалжлагыг хийж байгаа. Тэгээд хүүхдүүд бол одоогийн байдлаар ээж аав нь байхгүй учраас ингээд энэ ард ингээд гэрээ ураачихсан. Гэр нь бол ингээд салхинд унсан учраас гэрээ ураачихсан. Одоогийн байдал тэгээ хүүхдүүд бол хамгийн бага нь 3 дугаар анги, хамгийн том нь энэ жил 12-оор төгссөн юм 3 эмэгтэй, 1 эрэгтэй ингээд 4 хүүхэд энэ хотод унжирсан. За тэр хотод хамгийн бага нь 4 настай мөн одоо 4 хүүхэд ингээ унжирсан гэд 8 хүүхэд ээж аваагаа Улаанбаатар хот руу яваад ирнэ гэд эргэж ирээгүй юм хатуу хувь тавилантай очирсан байна. Тэгээд хүүхдүүд багууд нь бол ерөөхдөө ээж аав хот явсан хизээ ирэх юм бэ гэд томчуудаасаа шалгаадаг. Томчууд нь бол нөхцөл байдлыг ойлгочихсон ийм байдалтай байгаа юм байна. Тэгээд Монголынхаа ард түмнээс та бүхнээсээ тусламж хүсэх гэж. За мөн дээр нь одоо нэг зүйлийг тодтогоод хэлэхэд хүүхдүүд өөрснөө одоо бас ярьцлага өгье. Бидэнд туслаач гэд ярьцлага өгье. Бид одоо орон гэртээ олмоор байна. Болдог бол одоо Улаанбаатар хот руу амьдрамаар байна. Энэ сум орон нутагт одоо байгаад явах вэ? Одоо том нь 12 дугаар ангид төгссөн учраас дүүнэртэйгээ хотод нэг өрөөч болтгой байранд амьдрамаар байна. Та бүхний туслаач гэд хүссэн учраас хүүхдүүдийн асран хамгаалагчдын зөвшөөрлөөр за сум орон нутгийн одоо хүсэлтээр ингээ энэ ярилцлагыг хийж байгаа. За хүүхдүүдтэй наашраарай. За дээл өмсчүү. Ямар гоё харагдаж байна. Миний дүүнэр чинь. За минь өөрийгөө танилцуулах уу? 3 хэдүүл ингээд нэг арай жоохон чөлөөтэй яах вэ? Ингэн зогсохоор хэцүү байна уу? Яаж юм? За хин гэдэг үлээ мэдээ. Гүмхтлгэр гэдэг. Би Үр Хангай аймгийн Сант сумын 12-ын ангид суралцдаг. Тэгээд 3 дүүгийн хамгийн том эгч. Хамгийн том эгчтэй. За. Нам хүслэг гэдэг би 3 анги сурагч. Өөр Сандарцсан уу миний дүү? 3 аад сурдаг юм тий. Хүслээ. За. Энийг дүү. намайг Аялгау гэдэг Үр Хангай аймгийн Сант сумын 50 байнг ерөнхий боловсролын сургуулийн 50 байнгын суралцдаг. За минь би Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 анги суралцдаг. Энийг тавчлаад 10 дугаар анги биш тий? Энэ дээлийг хийж гисэн. Эми ичгч. Гоё дийл шүү дээ. Энийг дүгийн дийлийг хийж гисэн. Би ойдлцнаар хэлсэн. За. Энэ жил төгсөхдөө өмссөн үү? Тэгс. Гоё харагдаж шүү дээ. За. Минь дүү ярих уу? Яах вэ?
2025 оны 10 сарын 24-ний өдөр хавж ирэндээс мэдээж үйл болж байгаа учраас бид дөрвийн бүлгийн хувцас өнөр гээд тэр хүүхдээ хандлаа. Мал хийгээд Улаанбаатар хотыг зөрсөн. Тэгээд бас нэлээ эндээс бол нэлээ орой гарсан. Тэгээд 25-ны өглөө би дүүсээ хавж ирэх асалт орсон гэж сонсоод тэг чи болно гэдэг хинч мэдээгүй хинч төсөөлөөгүй. Тэр өглөөнөр хаар дарсан зүүчглэн байсан. Миний хүүхдүүд одоо ер нь яа гэж бодож байна? Хаана амьдрээ гэж бодож байна? Тэгээ та хэд маань хүссэн байгаа тий. Бид нар нэг байртай болчвол Улаанбаатар руу явъя л аваад гээ тий. Миндүү болохоор энэ жил 12-оод өсөж байгаа. Хотод оюутан болно тий. Тэгээд ингээд авъяар агуулснаас эмсэлчлээ өнгөрчлөө. Тэгээд одоо 3 дүүг гэвэл би л харж авна. Би л 3 дүүг чиглүүлнэ. Тэгээд бүрийн сэлгэнд тэгээд хураацсан байгаа. Тэгээд бид тэр одоо өөр сумынхаа дотор байранд амьдарч байгаа. Зам бол одоо ингээд айлуудаар л байхаа. Тэгээд одоо орох армад байхгүй. Дөрвийн айлуудаар ингээд тагс хэцүү. Энэ хавар нутгалдаг байж тээ. Сайхан бэлчээртэй газар байна шүү те. Баанаас эндгээр өнгөрсөн үү? Миний дүнээр ойрдын шигээ. Тэсчгээ байхгүй болохоор эзгүүрээ хэцүү л энэ. Миний ойрдоо ярах уу? Ямар вэ? Хүмүүст юу гэж хандаж хэлмээр вэ? Их ч н одоо ээж аавынхын талаар ерөөс асууж зөрөглөхгүй. Дүүн гайгүй байна те. Дүүн гайгүй юм миний хүү. Сургууль намарсан хэд гарсан бэ? Гэхэд дүүн нь 60 гарсан уу? Оо яад энэ те. Сайн л хүн болно шүү дээ. Ямар хичээлдээ математикт дуртай. Хамгийн дургүй хичээл нь юу вэ? Монгол хэлэндээ дургүй юм. Яа дургүй? Юм бичин холбон тэгэхээр би дургүй байдаг. Юм бичиж юм холбоо. Одоо ингээл морь унав. Морьтой дагчгэр дургүй юм. Яа дургүй дээ? Ажил математик авах байдаг. Математик гайгүй байдаг. Ямар мэрэгчлээ болох уу том болоод минийх үү? Мэдгүй. Ер нь та энэ хүмүүс томчуудыг ярихаар юу нь гоё харагддаг вэ? Ямар мэрэгчлээ хүмүүс гоё харагддаг вэ? Анаад нь бол жоохон байхад ингээл багш мэрэгчлээ болгоор санагдаад байдаг гэсэн. Минь одоо ингээл томчуудыг ярихаар ямар мэрэгчлээ болё гэж бодож байна. Ямар ч хамаагүй. Ямар ч хамаагүй. Миний дүүгийн мөрөөдөл нь юу вэ? Мөрөөдөл байхгүй те. Байхгүй те. Анааныхаа хинийх нь өгөнд нэг орж байна. Бүгдээр ингэ. Хамгийн ширүү анаа нь аль нь? мэдгүй. Гайгүй юу. Миний дүү загнаж гин үү? Яг цагиндгүй. Хайрлал, эрхлүүлээл дүүгээ тэгээд энэ. За миний хүү ямар мэрэгчлээ болох айныг энэ дүү чинь. Анаад мэрэгчл мөрөөдлүүдээ яриад бүгдэрийн мөрөөдөлд 10 жилийн дараа гоё биелцэн байж гин за.
За би том болоод шүдний эмч болохыг хүсдэг. Тэгээд миний мөрөөдөл гэх юм бол тэгэл шүдний эмчлэл тэгэл хүмүүсийн шүднийг нэмт эрүүлэл байна. Хүмүүсийн шүдийг эмчлэх үү те? Аа. За өнтийгд утсан чинь. Миний охин ч болохоор зэрэг энэ жил 12-оо төгсөөд мөсийн санхүү бизнесийн сургууль бодоод байгаа те. Одоо нэг яшээ өгнө штэ те. Бэлдэж чадчихна. Тэн сэтгэл санаа жоо хувраад байгаа болохоор нэг сайн хэл бэлдэж чадахгүй. Дэлгэж जैन тий. Ажил явдал нэг юмруу болсноос хойш хичээлдээ жоохон муудсан. Ер нь жоохон юм төвлөрч чадгаа байгаад. Лэл хэцүү байгаад. Миний охин ашраад. Ханаа ганц хоёр юм асуучих уу? Том эмчин нэгчтэй хань болоод ярина те. Ярих уу? Ярия. Ямар мэрэгчлээ болох юм миний хөө? Цагдаа гар явах гэж байгаа. Цагдаагаар явах гэж байгаа юу те. Ер нь тэгж л бодоод байгаа юу? Хүмүүсээ сандаад юу хүсмээр байна. Бүгдөө нэг одоо нэг орох оронтой байртай л болчмаар байгаа те. Юу гэж. Миний хүн хамгийн сүлд ээж аав миний хүүд юу гэж хэлж ийсэн? Юу би ихч дүүн дээрээсээ тусдаа нэг аймагтаа сурч байсан байхгүй энэ жил. Тэгээд хамгийн сүлд аавтай ярихад нэг манай сургууль амарсан. Тэгээд би буцаж ирэх аавтайгаа ярьжсэн байхгүй. Тэгээд хамгийн сүлд аав нэг хот явах гэж байгаа. Тэг хот явсан явтаад ирснээр дараа манасаа тэг хүрээд ирэхгүй дүү гэдэг чийсэн байхгүй. Тэгж л хамгийн сүлд. Энэ хүүд одоо яг мэдээж бүх зүйл хэцүү байгаа те. Хамгийн их санаагийн зовж байгаа зүйл нь юу вэ? Одоо нэг анийн зүгээр туслах гал энд асуугаад байгаа. Бид нэр одоо хүмүүс тусалж болохоор тэгээд нэг ингэчүүл болох болоо гэдэг нэг тийм хэцүү санаагийн зовж байгаа юм байвал хэлж болох юм нөхөө. Тэгвэл бос цагаас сэргээгээд барина гэхээр босхгүй юу? Салхинд унтсан гэр ирэх төвхтэй бах та тий. Сая байр амархаар хүүхдүүд байхгүй болчихор хэцүү байна уу? Тийм нэг бүгдээрээ л нэг тэр байрантаа ингээл амьдрал яг тарах болохоор ээж хүүхдүүдээ гэрч авчих шүү дээ. Ямар ч ихчтэй айн болоод хоёр дүүгээсээ харна шүү дээ миний охин тий. Ээж аавынхаараа сайн буян хийгээд сайн сайхан юмыг бодоод өссөн мэрэгжлээ эзэмшээд ямар ч ийсэн энэ бичлэгийг үзээд бид эдийн мэдээг үзэж байгаа сайхан сэтгэлтэй хүмүүс бүгдөө биднэрт туслах ба. Тэгээ бүгдөө ямарс нэг Улаанбаатар хот руу төхнөөд ихчтэйгээ хамт ороод 8 сүрсэн юм чи миний хүүхдүүдийг чинь аваа явчих шүү дээ тий. Миний охинд одоо хэлэх юм юу вэ? Яг одоо мэдээ санаагийн зовоож байгаа олон л юм байгаа х тий. Одоо нэг хүмүүс тандаад хэлчихээр бодож байгаа юм байвал Ингээд бэрэм амарцсан. Би дөрөвт одоо ингээд явах. Орох орон бодол байхгүй хаас тодорхой. Тэгээд орох оронтой л хэлмээр байна. Дүүнэрээ бол аваа явчин тий. Миний дүүнэрийн одоо энэ дүүнэрийнх нь хэн нэг санаа зовж байна? Баг дүүн үү? Хоёр баг дүү маа. Юу гэж одоо ээж аваан талаар асууж сургалаад байна уу? Юу гэж байна?
Ерөнхийдөө ойлгочод байна уу? Нэр нь тэгж асуухгүй л хаалт хоёлоо бид дөрөв л аваж ирэх байгаас нэгэд мэдчихэж байгаа. Тэгээд мэдээж 2 дүү 3 дүү маань аваж ярил дутагдж байгаа. Би аваж ирээ хоёул тэнгийнх нь ярил хайрал амдэр дутахгүй гэд сайхан хүмүүс одохын тулд тэгээд хичээн л гэж бодож байна. Өөрөөсөө ингэж орхортой болоод сургуулийн амжилттай төгсөөд ажилдаа болоод 3 дүүгээ сайхан амтруулах гэж үзэж байна. Миний дүүд данс байгаа тийм. Хичин дүүгийнхаа дансыг энэ юунд тавьчиж болох уу? Хүмүүсийг туслахыг хүсвэл бай тээ. Улаанбаатар хот ороод баач гэсэн нэг өрөө барьж исэн хамаагүй аваад тээ дүүнэрээ аваад ингээ амьдрал хүсэлтэй байгаа тээ. Юу н хот ер нь ихэр орж исэн миний дүү. Тэр нь зуны амралтаар байнга ордог. Ер нь ямар жис зам чад. Хүн болгоно л тэгэл төгс дурдгүйтэй л алтан хонон тэр болгонд босно л гэж боддог та. Танаас суралцаал. Тийм ямар жисэн ингээ та нарын хүсэлтээр лаад зовж ядж яхад нь ээж аавыг нь сануулад ингээд асуугаад ингэсэнд уучлаарай хичээгээ. Тэгээ сайхан сэтгэлтэй хүмүүс биднэрт туслах байх. За тэр авт осол болсон те тэр хүмүүс нь буруутай бол хариуцлага хүлээх байх. Ээж аав нь бол биднийг тэнгэрээс харж байгаа. Мэдвэг сайн сайхан хүмүүжүүлээд өгсөн дүүнэрээ алцахгүй аваад явах байхаа гэдээ ээж аав нь итгэж байгаа. Тэмээд мундаг өштэй ингээд хэвлэл дуудъя. Би ярилцлага өгье. Нэг байр оролцоос болъё тий. Дүүнэрээ ингээд байлгахыг. Би өөрөө ч гэсэн ингээд хотод оюутан болъё гэд ингээд энэ алхмууд хийгээд ингээд манай сайтад ингээ хандаад нутгийнхаа дарга нарт хандаад ингээд чиний хийж байгаа бүх юм чинь одоо ингээд дүүнэрээ ингээ авч явах ихтэл ахгүй юу? Айгүй зүв. Миний дүү айгүй ухаалаг байна, мундаг байна. Тэгээд миний дүүгийн насан дээр яг ийм юмтай тулгарчвал хүн бүхэн ийм шийдвэр гаргаж чадах уугүй юу? Их чинь ч бас нэг ийм юм бодож чадахгүй юу гэхэд миний дүү бол маш мундаг бодож байна. Одоо хамгийн хүнд хүрэх байх гэдэг энэ манай сайт руу хандаа тийм хүмүүс туслах байх гэдэг ингээд ярилцлага өгөөд ингээд бодтой байдлыг ингээд хэлье гэд ингэж байгаа нь бол айгүй мундаг алхам байна. Мэд их зүү юм хийж байна. Тэгээ сайхан сэтгэлтэй хүмүүс туслана. Яаж хийж байгаад байранд орохыг л бодно. Их чинь одоо тэгжил зүтгэн. Их чинь одоо та нарт амлаж чадах юм тэр л байна. Одоо яаж хийж байгаа л нэг өрөө байрч хамаагүй л олж өгье л гэж бодож байна. Тань дуугаар тэг хүмүүсээс гуйж тусламж хүсээд яа тийм. Тэгээ мэдээж тийм байртай олчвол дүүнэртэйгээ дүүнэрээ маш сайн хараад, маш сайн ярилцаад, сэтгэлээ онгойлон ярилцаад тэгээ ганцаараа л зовоод ивэл эн чинь ингээд амар их юм өвдөн штэ. Дүү одоо энэ минь дүү тань болох өөрхөн тэрсгэн дүү байна. Дүүтэйгээ сайн ярилцаад, хоёр дүүгээ хайрлаад сайхан амьдрна. Амьдрал сайхан штэ. Одоо л амар хэцүү байгаа. Тэгээд эн чинь нөгөө хүн болгоны хороогийн туулдгалж ээж аваар нь арай л эрт буцсан. Тэрнээс хизээ нэгэн цагт буцсан. Тэгээд тэр нь арай л эрт, арай л гомдолтой, арай л санаандгүй ийм гинти юм болсон. Тэгээд тийм мэд учраас өөжөө ухаанаар туулын шүү за. Өөр ихчтэй ярих юм байна уу? Манай хүү бас 12-оо төгсчод гэсэн чинь мөсийн бизнесийн сургууль яриад байсан. Та хоёр орог ойрхон оюутнууд болох нэ. Миний дүүд ярих юм байна уу? Хичээндүүд ярих юм байна уу? Ихтэй хэлэх юм байна уу? Жижигнээ хүслээ. Наа хүслээ ямар ганган юм бэ? Хөөхөн харагдчих. За бид ингээд нэг
айлд нөхөж барсгүй хүнд гар цохрол тохиолсон. Тэгээ хүүхдүүдийн хүслээр хүүхдүүдийн одоо тий бидэнд туслаач гэдэг энэ хүсэлтээр энэ сурвалжлагаа бэлтгэлээ. Тэгээ Монголын ард түмэн бид сайхан сэтгэлтэй ард түмэн мэдээж одоо амьдрал ахуй хүнд хэцүү байгаа, айл бүхэнд асуудал байгаа, зовлон байгаа. Гэхдээ одоо би энэ 4 хүүхдтэйгээ нийлээд бид 5 гуйж байна. 5 хүүхнээсээ тусламж гуйж байна. Бид хэдий нэг өрөөж болтгой байранд оруулаад өгөөч ээ. Тэгээ боломж болцоо байдаг бол энэ саагалт айл байгаа бас нэг 4 хүүхэд өнчрөөд одоо үлдсэн хамгийн бага нь 4 настай охин байгаа. Тэгээд тэр охин айлын хувьд бол хүүхдүүдийн нөхцөл байдал маань маш их хэцүү. Тэгээ бага нь их бага. Тэгээ байнга одоо Улаанбаатар хот руу явсан ээж аав хайч үгээд сураглаад ингээд зовоогоод идэг учраас тэр айлын сэтгэл зүй маш хүнд учраас бид одоо ярьцлага өгөхөд нэлээд хэцүү байна. Гэхдээ уг нь бол өгөөд бодит байдлыг нь харуулчмаар байна. За 10 сард болсон ослын хэрэг одоо тий 11, 12, 1, 2, 3, 4, 5, 6, 7. За 9 сар болж байхад бол одоо тэр ослын хэргийг шалгах энэ ажиллагаа жоохон удаашралтай байна. Яг юу болж байгааг сайн мэддэхгүй байна. Хин буруутай нь одоогийн байдлаар одоо тогтоогдохгүй байна гэд олон асуудлуудыг ярьж байгаа. Гэтэ бид бол тэр хүмүүст бол ярьцлага өгөх эрхийг нь өөрсөнд нь үлдээсэн. За сайхан сэтгэлтэй ард түмэн та бүхнийхээ итгэл сэтгэлээр энэ хандивын аяныг өрнүүлээд энэ 4 хүүхдийг ор хоронтой болгохыг хүсэж байна. Тэгээ миний хувьд бол яг энэ аяныг одоо эхлүүлээд явцыг нь мэдээлээд энэ 4 хүүхэдтэй нэг өдөр сайхан сэтгэлтэй одоо та бүхнийхээ ач буйнаар одоо нэг байртай болгоод түүнд нь одоо нэг хатаг сүү өгөөд зогсож явах өдөр удахгүй хаа гэж бол хүсэж байна. Тэгээ өнгөрсөн хугацаанд бол заргийн хамт олноос одоо олон ядарсан хүүхдүүд маш олон одоо орон сууцны дэмжлэг бол үзүүлсэн. Тэдгээр хүүхдүүд өнөөдөр инх тунх байр андаа өнгөтэй өөдтэй сайн сайхан одоо хүмүүжээд өсөөд ингээд бидний дунд амьдарч байгаа гэдгийг бас хэлмээр байна. Ингээд та бүхэндээ баярлалаа. Та бүхэн сэтгэлээрээ хандив өгөөрэй. За мөн бидэнд дэмжлэг болоод эдгээр 4 хүүхдэд дэмжлэг болоод буян болоод энэ сурвалжлагыг маань түгээж тус болоорой гэж бас хүсмээр байна. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. За. Яг. За хандив эхлээд 2 цаг болж байна. 2хан цаг хандив эхлээд тэгээ бид хоёр Өвөрхангай аймгийн Санд сумын дотор байранд байж ин мөхлгэрээсээ их чинь салахгүй те хэд болж ин гэд тэгээд анигд ээж аав хоёрын зургийг харж штэ. Ээж аав хоёрын зургийг хүмүүст харуулж болох уу? Болно. Ийм бүрхэн зураг байна. Аав нь гүүгээ татаад ээж нь сааж байгаа. Тэгээд мөхлгэрээ их чинь түнүүд одоо хоёлоо чинь нэг хүмүүст баярлалаа гэж хэлж байгаа шүү дээ. Яа тэгэхээр 2 цагийн дотор бүр 102 сая төгрөг цуглуулсан. Тэ? Тэгээд дансаа агчинд харуулж болох уу? За. Тэг ингээ ерөөс ингээл яриад сууж байгаад ингээ бүр ингээ бороо шиг те. Ингээл шууд ингээл тэгээд нөгөө актер их мөнгө ингээд орж ирээд ингээд шууд нэмэгдээд байгаа мөхээр ингээл за одоо ингээд харгалахад Ж бүрэн жаргал гээл ингэж хөөг чинь. Ж бүрэн жаргал гээл хүнээс 30 мянган төгрөг хүү учрал баяр. За бид хэд ган заяагаас бүх зүйл сайхан болно гэд 20 мянган төгрөг байртай болоорой хөөхөн хүүхдүүд минь гээ 20 мянган төгрөг. За баяр сайхны гэр бүлээсгээ 50 мянган төгрөг. За инх баяр гэд бүх зүйл мөнх сарнаа инх баяр гэд бүх зүйл сайхан болно гэд 10 мянган төгрөг. За ингээд Кагбат Капрасол баян үлгийгөөс гинэ 100 мянган төгрөг. Тэгээ эвидэг 20 мянган төгрөг, 20 мянган төгрөг, 10 мянган төгрөг, 50 мянган төгрөг ингээд маш хурдтай ингээд явж байгаа тий. Тэгээд үнийн дүүн 10 мянга, 5 мянга,
20,000 тий 50,000 гэх тий. Тэгээ 100,000 гэд ороод байгаа тий. Таныг дөө ямар сэтгэл төрж байна? Тэгээд 2 цагийн дотор ийм их мөнгө цуглараа гэж үндэ бол бодоогүй. Тэгээд бид дөрөвт ингэж тусалж байгаа Монголын бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ бид хоёр нэг зүйл шийдэж чадахгүй сууж байна. Одоо би мөнгө тэлгэрийг аваад хот руу явах уу гэд. Тэгээ одоо баг хоёулаа хот орж явахад байрны мөнгө бүрдчих гээд байна. Хоёулаа хот явах уу гэд. Тэгэхээр манай мөнгө тэлгэр ээжтэй бас бэлдэх ажилтай байгаад байгаа тий. Тэгээд ээжийнх нь дүүнэртэй ярьж байгаад хоёулаа ямар ч хийсэн шийдээ тий. Тэгээ та нартай баярлалаа. Ямар ч хийсэн одоо байрлал бол нэлээд сайн өгч чинь. Тэгээд энэ хурдаараа бол 2хан цагийн дотор бичлэгийг маань хэдэн үзсэн байлаа? Анагийн зариг руу ороод үсттэй. Хамгийн ихний сурвалжлага нь Нэг сая 600 мянган үзсэн биш 2 цагийн дотор. Тэгээ ингээд нийтдээ 100 гаруй сая төгрөг цугласан байна. Тэгээд ямар ч ийсэн нөгөө хүүхдүүдийн маань буян заяад өсөж जैन. Тэгээ миний хөөрхөнд бас дүүнэрийнхаа төлөө маш их санаа зовж байгаа. Энэ сэтгэлийг тань бол ард түмэн ойлгож जैन. Тэгээ ямар ч ийсэн бид хоёр 2 цагийн дотор 100 гаруй сая төгрөг цуглалаа гэдэг баярт мэдээгээ дуулгах гад энэ нэрийг хийлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. За би таньдваа энэ эхлүүлсэн. За хамгийн түрүүнд манай мөнхтөлгөрийн 10 жилийн ангийнх нь хүүхдүүд, найзууд нь ирээд мөнхтөлгөртэй одоо сэтгэлийн үгээ хэлээд түүнд сургалтын төлбөрт нь дэмжлэг болох гээд ангийнхнаараа мөнгө цуглуулсан үүнийгээ гардуулж өгөх гээд ирлээ гэхээр зэрэг их чинь бичлэг хийчихэд хүү гэд бичлэг хийж гин. Тэгээд ангийнх нь бас Монголын ард түмнээс энэ хандивт нэгдээчээ гэж уриалах гэж үгээ илгэж байгаа юм байна. Ингээд та бүхэнд 10 дугаар ангийн одоо хүүхдүүдийнхаа сэтгэлийн үгийг хүргэе. За ингээд бид нэг анги. Өнөөдөр бид хамт сурж, хамт мөрөөддөг. Гэхдээ бидний найзад амьдралын хүнд сорилттой нүүр тулж байна. Тэд ээж аваа алдаж 3 дүүгийн хамт амьдралаа авчивч байгаа. Иймээс би тандын анги эхлүүлж байна. Таны багахан тусламж Тэдний амьдралд том өөрчлөлт авчирч чадна. Зөвхөн өнөөдрийн тусламж биш, ирээдүйн амьдралын төшиг тулгуур болох үүднээс бидний зүгээс 12 сарын турш 5 сарын хугацаанд нийт 3 сая 500 мянган төгрөгийн хуримтлал үүсгэсэн энэхүү хадгаламжийн дэвтрийг охиндоо гардуулж байна. Ингээд охиныхоо цаашдынх нь сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Мөн амьдрал нь үргэлж гэрэл гэгээтэй бай гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр монголчууд бид дэрвийнхээрээ боломж бололцоогоороо манай мөнхтөлгөрт түүний дүүнер тусалж орон байртай болоход нь ангийнх нь хүүхдүүд уриалж одоо энэхүү бичлэгийг хийж байна. Та бүхнийг энэхүү аянд нэвтрийг уриалж байна.